Хүндэт зорчигчдоо Яд компани агаарын хөлөг тавтай морилно. Бид энэ агаарын хөлгийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулах гэж байна. Анхаарлаа хандуулно. Ladies and gentlemen, welcome aboard Myanmar Mongolian Airlines. Please pay attention as we demonstrate the safety features of this aircraft. Агаарын хөлөг хөөрч буух, мөн суудлын бүсээ бүсэлнө гэрэлцдэг тэмдэг ассан үед та бүхэн суудлаа сууж суудлын бүсээ бүсэлнө. Суудлын бүсийг бүслэхдээ төмөр арлыг холбоно. Чангалахдаа сул үзүүрээс татаж чангална. Суудлын бүсийг тайлахдаа дээд хавхлагыг өргөнө. Та сууж байхдаа суудлын бүсээ тогтмол ил харагдах үйц зүүж зорчсноор өөрийн аюулгүй байдал тавдахыг хангах боломжтой. Please fasten your seatbelt for takeoff, landing, and whenever the seatbelt sign is illuminated. Your seatbelt is fastened, tightened, and unfastened like this. Please keep your seatbelt fastened and visible while you're seated, as this ensures your safety and comfort. Аюулгүй зааварчилгааны хуудас таны өмнө суудлын түвшлэгт байрлана. Та тус хуудаснаас зориултоос хамгаалах байрлал, ослын гарцны байршил, бусад дэлгэрэнгүй зааварчилгааг харах боломжтой. Та агаарын хөлөг хөөрхөөс өмнө аюулгүй зааварчилгааны хуудастай сайтар танилцсан уу? A safety information card is located in the magazine rack in front of you. It illustrates important safety information, such as different brace positions and the location of emergency exits. We recommend you study this card before takeoff. Энэ агаарын хөлгийн аврах гарц нь бүхээгийн урд хэсэгт 4, далавчны төгсгөл хэсэгт 2, бүхээгийн хойд хэсэгт 2, нийт 8 аврах гарцтай, хаалга тус бүр, зай болгон ашиглах боломжтой аврах гулсуураар тоноглогдсон. Бүхээгийн гол зам дагуу асах гэрэл таныг аврах гарц руу чиглүүлнэ. Гарц тус бүр тусгай гэрэлцдэг тэмдгээр тэмдэглэгдсэн. Зорчигч танд хамгийн ойр байрлах аврах гарц таны хойно байж болохыг сануулъя. This aircraft has 8 emergency exits. 4 exits in the front of the cabin, 2 just behind the wings, and 2 in the rear of the cabin. All doors are equipped with escape slides that may be used as a raft. Please bear in mind that your nearest exit may be behind you. Emergency escape path lights will lead you to the exit. All exits are clearly marked with an illuminated exit sign. Хүлгийн бүхээгт хүчил төрөгчийн хэвийн хэмжээ алдагдахад энэ баг таны өмнө автоматар бууж ирнэ. Та багийг өөрлөгөө татан толгой дээрээс зүүж ам хамрын гадуур байрлуулж өөртөө тохируулж чангалаад хэвийн амьсгална. Багийг өөртөө гүйцэд зөөсний дараа зэрэгэлдэх хүүхэд болон бусад туслалцаа шаардлагатай хүмүүс туслаарай. If there's a loss of cabin pressure, an oxygen mask will drop down in front of you. Pull the mask towards yourself, place it over your nose and mouth, and adjust the headband, and continue to breathe normally. Please make sure your own mask is fitted before assisting children and other passengers around you. Агаарын хөлгийн бүхээгт болон ариун цэврийн өрөөнд утаат болон электрон тамхи вейп татхыг хатуу хориглох ба хуулийн өндөр хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг анхааруулъя. Ариун цэврийн өрөөнүүд өндөр дуут тохиолдол бүхий утаа мэдрэгчтэй. This is a non-smoking flight. Smoking cigarettes or e-cigarettes is strictly prohibited and punishable by law. This includes vaping. All toilets are equipped with smoke detectors. Зөөрийн жижиг цахилгаан төхөөрөмжийг нислэгийн горимд шилжүүлсэн бол нислэгийн хугацаанд ашиглаж болох хэдий ч агаарын хөлөг яваглах, хөөрөх болон буух үеүүдэд гартаа аюулгүй барих, эсвэл суудлын болон өөрийн хувцсны халаасанд хийж аюулгүй болгох шаардлагатай. Том аврын цахилгаан төхөөрөмжийг агаарын хөлөг яваглах, хөөрөх болон буух үеүүдэд суудлын дээрх ачааны тавирт эсвэл урд суудлынхаа дагуур аюулгүй байрлуулаарай. Small electronic devices may be used during all phases of the flight, provided that they are in airplane mode or when cellular services are disabled. During taxi, takeoff, and landing, these devices must be secured in a clothing pocket, seat pocket, or securely held. Large electronic devices may be used during flight, but must be stowed under the seat in front of you or in the overhead bin during taxi, takeoff, and landing. Зорчигчд нь багийн гишүүдийн зааварчилгаа, гэрэлтдэг тэмдэг болон зураг тууц дээрх зааварчилгааг дагаж мөрдөх үүрэгтэй. Safety regulations require that all passengers follow crew instructions, illuminated information signs, and posted placards throughout the flight.
Ослын үед агаарын хөлгийг яаралтай орхин гарахаар бол багийн гишүүдийн зааварчилгааг дагаж гар дээш бүх эд зүйлсээ орхиж гарах шаардлагатай. Энэ үед гар дээшээ авч буух нь танд болон бусад зорчигчдод эрсдэл учруулж болохыг анхаарна. Should we need to evacuate, please remember to leave all your hand luggage behind and follow the crew instructions. Bringing any handbags with you during evacuation could slow down the evacuation process and put you and your fellow passengers at risk. Та гар дээш эд зүйлсээ суудлын дээрх тийшний тавирт эсвэл урд суудлынхаа доор аюулгүй байрлуулна. Бүхээгийн гол зан болон ослын гарцгийн дэргэд мөн таны хөл орчимд гар дээш эд зүйлс сул байж болохгүйг сануулъя. Та хөөрхөд бэлтгэж, ширээ хөл амраагчаа хурааж, суудлын төвшлэгээ хэцэж, дэлгэцээ хурааж, цонхны хаалтаа нээж, тоховчоо буулгано. Аюулгүй байдлын үүднээс агаарын хөлөг хөөрөх болон буух үед бид цонхны электрон удирдлагыг төрөх хугацаагаар идэвхгүй болгодог тул таныг суудлын бүсний гэрэл онтортол тус удирдлагын тавчийг ашиглахгүй байхыг хүсье. Please stow your carry-on luggage in the overhead bin or under the seat in front of you. The exit area, aisle, and floor space around your feet must be clear of any baggages. To prepare for takeoff, please stow your tray table and footrest away. Bring your seat back upright, stow your monitor, open your window shade, and make sure your armrest is down. For safety reasons, we disable individual window control switches in preparation for takeoff and landing. Please do not operate these switches until the seatbelt sign is turned off. Анхаарал хандуулсанд баярлалаа. Мят компани хамт олонны өмнөөс танд тавтай аялахыг хүсье. Thank you for your kind attention. On behalf of everyone at Myanmar Mongolian Airlines, we wish you a pleasant flight.